Сайн байцгаана уу өрхөн мэрэгчтэй. Сайн байцгаана уу? Одон мэдээ та бүхэнтэй мэндчлэн жолгож байна. Өнөөдрийн мэдээнд Өөртөө цэцхорны нам засгийн удирдлага 8 сарын 1-ний чиргийн эвдлийн удирдлагын ажиллагаанд оролцсон. Өөртөө цэцхорны ардын засгийн ордон байнгын ажлын хурал хоролдуулсан. Дээр хагас жил Өвөр Монголын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтворжуулан хангалтыг батлах байдал сайн байгаа зэрэг мэдээлэл бэлтгэлээ. 8 сарын 1-ний чирэг байгуулагдсан баярын өдөр хүрч ирэх ташрамаар 7 сарын 28-ны өдөр Өөртөө цэцхорны нам засгийн удирдлага улсын батлан хамгаалалтын дайчлалтын сорилт болон 8 сарын 1-ний чиргийн эвдлийн удирдлагын ажиллагаанд оролцжээ. Өөртөө цэцхорны намын хорооны шүүжий Өвөр Монголын чиргийн тойргийн намын хорооны 1-р шүүжий Ван Уйжун Өөртөө цэцхорны намын хороо засгийн ордныг төлөөлөн манай оронд суугаа чөлөөлөх чиргийн өргө олон жолоодогч, живсэг чагдааны дарга байлдагч, чирэг ангийн бичгийн тушаалтан, өрхийн чиргийн бэлтгэл армийн гишүүн болон сорилтод оролцсон дарга байлдагчдад баярын өдрийн мэндчлэл дэвшүүлж, өргө олон чиргээс халагдагсад болон бусад харгалжил хүртэгсдэд дотн мэндчлэл дэвшүүлсэн байна. Өөртөө цэцхорны ардын засгийн ордны тэргүүлэгч Өөртөө цэцхорны улсын батлан хамгаалалтын дайчлалтын зөвлөлийн эрхлэгч Боган, Өөртөө цэцхорны намын хорооны дэд шүүжий улс төр хууль хаажийн зөвлөлийн шүүжий Шигуанхүй ажиллагаанд оролцжээ. Өөртөө цэцхорны намын хороо засгийн ордны хамаатай удирдлага Лүчүн Жанжирэг Өвөр Монголын чиргийн тойргийн удирдах нөхөд ажиллагаанд оролцсон байна. Өдөө өмнөх 9 цаг 20 минутад Ван Уйжун, Боган, Шигуанхүй нар Өвөр Монголын чиргийн тойргийн албан байгууллагад хүрч улсын батлан хамгаалалтын дайчлалтын сорилтод оролцов. Олноороо фильм үзэх, сорилт үзэгчрэх хэлбэрээр дамжин бүх орны улсын батлан хамгаалалтын дайчлалтын байдлыг гүнзгий ойлгож улсын батлан хамгаалалтын хүмүүжил хүртсэн байна. Ван Уйжун хэлэхдээ ойрын жилээс нааш манай оронд суугаа чирэг анги, байлдааны бэлтгэл, боловсрол сорилт, жижигүрлэх чирэг, эл төрлийн чиргийн явдлын үүргэн биелүүлэхийн хамт орон нутгийн байгуулалтад идэвхтэй оролцсон хил хажгаарыг батлан хамгаалах, үерийг сэргийлэн гамшихаас аврах, бачин байдлыг аргачих чирэг, бачин аюултай үүрэг дунд гол үйлдэл гарган өмнө нь гавшгаас юм. Энэ жил бол манай нам байгуулагдсан 105 жилийн ой. Мөн ч улаан чиргийн урт жамын аян дайны ялалт олсон 90 жилийн ой. Ирэх жил чирэг байгуулагдсан 100 жилийн ойг ухтах болно. Чирэг анги орон нутгийн эл шатныхан Ши Жинпингийн чиргийг хүчрхэгжүүлэх үжил санааг үйлдэгжүүлж, шин чагуугийн чиргийн явдлын байлдах бодлого чиглэлийг гүнзгий тоошлуулан, чирэг байгуулагдсан 100 жилийн ойн тэмцэх харалтын тойронд намаас живсэгт хүчин улсын батлан хамгаалалтын дайчлалт, бэлтгэл хүчнээ байгуулалтыг хамаарах зэрэг эл төрлийн ажлыг бүх талаар сайдархийж, эх улсын умарт хажгаарын аюулгуун халахвчийг хүчлэн бэхжүүлж, бодод ажиллагаараа хоёрыг тогтоосныг эрэс хүрээлж, хоёрыг хамгаалахыг эрэс биелүүлэх хэрэгтэй. Чиргийг хүчрхэгжүүлэх голдгод анхаарал төвлөрүүлж, хамгийн бодлоонтой ахуй байдалд суурлан чирэг ангийг давтан боловсруулж, олон түмэнч чанартай чиргийн боловсролыг байнгажуулан өрнүүлж, боловсролын төвшин болоод ялалт олох чадварыг хүчлэн дээшлүүлэх хэрэгтэй. Нам жасаг чирэг чагдаа ардын хүчин хамтдхан хил хажгаараа бөхжүүлэхийг гүнзгийрүүлж, тооцолсон хэлийн батлан хамгаалалт, оюунч хэлийн батлан хамгаалалтын байгуулалтыг төрөгдөхөж, улсын батлан хамгаалалтын дайчлалтын нөөц хүчин болоод бэлтгэл хүчний системийг байгуулан, болд төмөр мөт сэргийлэлтийн шугамыг бат чогчлох хэрэгтэй. Эл шатны намын хороо засгийн ордон чиргийг халамжлан манай оронд суугаа чирэг ангийн ажлыг өөрийнхөө ажил болгон биелүүлж, үнэн боттой арга хэмжээгээр чирэг ангийн бачим тулгам хүчир төвөгтэй асуудал болоод дарга байлдагчдын хүчирдлийг шийдвэрлэж өгөх хэрэгтэй. Манай оронд суугаа чирэг анги нь өнгөрсөнтэйгэн адилаар орон нутгийн хөгжилтийг халамжлан дэмжиж, үндэснээ бүлхэмдэл, аюулаас авран гамшихаас аврах, ам ухаан байгуулалт, хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулах зэрэг хүрээнд нэн их үйлдэл бадруулж, эх улсын умарт хажгаарыг нэн үсгэлэнт сайхан болгон бүтээн байгуулахыг хүсэж байна гэжээ. Ажиллагаа өндөрлснөө дараа Ван Уйжун Өвөр Монголын чиргийн тойргийн сэргийлэн хамгаалах их ангид хүрч, жижүүрлж байгаа дарга байлдагчдыг эргэн үжиж, тэднээ өдөр тутмын боловсрол болоод ажил амьдрал сурвалжлагын байдлыг нарийн лавлж, одныг чиргийн тойргийн байрлуулалт ёсоор хатуужилттай боловсрч, шилдэх хөв суртлыг давтан боловсруулж, үүрэг хариуцлагаан биелүүлэх чадвараа тасралтгүй дээшлүүлэхийг жоргожуулсан байна. 7 сарын 27-ны өдөр Өөртөө цэцхорны намын хорооны дэд шүүжий
Өөртөө засхорны ардын засгийн ордны тэргүүлэгч Боган засгийн ордны байнгын ажлын хурлыг эрхлэн хуралдуулж, Ши Жинпин ерөнхий шүүжийн ойрын хугацааны чухал Ираны жөрөг санааг уламжлан туушлуулж, доор хагас жилийн аж ахуйн ажлыг байрлуулжээ. Урлаас чухалчлахтан Ши Жинпин ерөнхий шүүжийн хиймэл оюуны тухай чухал Ираны жөрөг санааг хянамгай туушлуулж, манай орны цэвэр бодолтын хүчний дагуулгийг бадруулан, оюунч бодолтын хэвчээг өргөтгөж, бодолтын хүчин чаглахын хүчнээ зохицонгой хөгжилтийг гүнзгийрүүлж, улсын нэг чогчдсон бодолтын хүчний торд идэвхтэй уусалчин, хиймэл оюун нэмэх хэрэглгээний талбарыг нээх хэрэгтэй. Хагас дамжуулагч материал, үйлчлүүр машины үйлдвэрлэл болон тоо баримт чуглуулах, нөөцлөл, арилжаа жирэх, дээр доор урсгалын аж үйсийг бий болгон бужгааруулж, тоног төхөөрөмж тоо баримт, сүлжээний амар төвшнийг сэргийлэн хамгаалах чадварыг дээшлүүлэн, хиймэл оюуны амар төвшин найдвартай байхыг батлах хэрэгтэй гэжээ. Хурлаас жаахтан өөртөө засхорны намын хорооны эдийн засаг аж ахуйн зөвлөлийн хурлын жөрөг санааг бүх талаар найдваржуулан, итгэлэн баттхан чармын тамчиж, доор хагас жилийн аж ахуйн ажлыг хүчлэн сайтар хийх хэрэгтэй. Нэгд бүтэмжтэй бэл оруулалтыг өргөтгөж, өөртөө засхорны том чухал төслийн байгуулалтын жолоодох газрын үйлдэлийг бадруулан, том чухал төслийг холбоолон хинж, холбоолон зөвшөөрөх тогтцыг сайтар ашиглаж, эсэрхэг чөлөрхөг газрын том суурин, нүүрсээр тос хий үйлдэх, улс төрөгч энерги, цэвэр бодолтын хүчин жирэг, том чухал төслийн байгуулалтыг түрэгтгэж, толгойлогч аж ахуйлын арилжаачин урах, аж үйсийн хэлхээний арилжаачин урах зэргийг чанарлаг өрнүүлэх хэрэгтэй. Хоёрд, аж үйлдвэрийн чанар чансаа үр ашгийг дээшлүүлэн, их баялагын дагуулагт түшиглэн, өнгөт төмөрлөг, химийн аж үйлдвэр, ховор шороо жирэх хүрээнэ голдохтой аж ахуйлын дагуулах үйлдэлийг бадруулж, уламжлалт аж үйсийн дэс дэвшилтийг ахиулан, аж ахуйлыг хавсран үйлдвэрлэлийг тогтворжуулж, жахыг өргөтгөж, шинэ энергийг нэн ашиглахыг боттойжуулах хэрэгтэй. Гуравд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг сайтар зохион байгуулж, ам будааны намрын элүү хураалтын 100 өдрийн ажиллагааг өрнүүлэн, Бээжин өвөр Монголын хамжилчаа өндөр баримжаат тариан газар жирэг төслийг ахиулж, 3 умартын инженерийн шутлалтын дайлалдааныг сайтар хийж, элсийг засах оны үүргэн эрхвш баялуулах хэрэгтэй. Дөрөвд, хоригдлого болон үйлчилгээний визийн нөөц хүчнийг гүнзгий уудалж, зам харилцаа жөөврийн визийг хүчрхэгжүүлэн, мөнгөн үйлгээний визийг шилдэгжүүлж, хуучнаар шиний солих жирэг хоригдлогыг ахиулах арга хэмжээг сайтар хэрэгжүүлж, ширхэглэн борлуулах, хоног буудал, эдэ ундаан, гэр газар хөрөнгө, жугаачил жирэг ажил төрлийн амжилтын хүчнийг хөгжүүлэх хэрэгтэй. 5-д, дээд дэсийн нээлтийн хэлбэрийн аж ахуйг хөгжүүлж, дундад улсын өвөр Монголын чөлөөт арилжааны туршилтын орны өөрчлөлтийн туршилтын чигийн үүргийг лавдан баттай ахиулж, бомб өнгөрөх төвшнийг дээшлүүлэн, хил алсалсан электро худалдаа, барааны гүйлгэ, мөнгөн гүйлгэ зэрэг ажил үйлсийг хөгжүүлж, гадаад арилжааны хэвчээг өргөтгөх хэрэгтэй. 6-д, аль төрлийн төгшүүрийн гомь соггийг сэргийлэн, орон нутгийн засгийн ордны далд өр өгчөөг боттой шийдвэрлэж, аж ахуйлалд өртсөн өр өгчөөг төлж, аюулгүй үйлдвэрлэл, үер устал, ган хагасргааны гамшигыг сэргийлэх зэрэг ажлыг сайтар хийх хэрэгтэй. 7-д, ардын амьдралын 10 том инженеринг сайтар хэрэгжүүлж, ажил олголт, сургууль өмжил, эмэмлэг зэрэгт анхаарал төвлөрүүлэн, онцтой арга хэрэгжүүлж, олон томны дэрэгдэх төв бус зуртал болон илжирлийн асуудлыг засан чигчилж, жагтал сурвалжиллын хоргийг бүтэмжтэй шийдвэрлэн, ард олны хүртээмжийн төрөгдөл, жол жиргалт төрөгдөл, амар төвшний төрөгдлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ. Урлаас бас бүх орны дотоодыг хамгаалах албан байгууллагын голдлогтой ажлын байдлын хариу мэдүүлэлтийг сонсож, өвөр Монголын өөртөө засах орны уурхайн гаралтын их баялагын 15 дугаар 5 жилийн төлөвжүүлгийг хянин зөвлөжээ. Энэ жил өвөр Монгол тогтууны дунд ахих ажлын ерөнхий хөг аясыг баримталж, дээр хагас жилд бүх орны үйлдвэрлэлийн хангалах тогтуу нэмэгдэж, захын хэрэгцээ шаардлага тогтуун, шинэ хөдөлгөгч хүчний хөгжилт түргэн, ардын амьдралын баталгаа хүчинтэй бүтэмжтэй байж, аж ахуй үргэлжлэн, ерөнхийдөө тогтууны дунд шинэ шилдэг тийш хөгжих байдлаа баталсан байна. Өнөөдрөөс одон мэдээ өвөр Монголын аж ахуйн хагас жилийн мэдүүлэлт гэх тусгай булан гаргаж, үйлдвэрийн тасаг, хөдөө тосхон, бомб жирэг 1-р фронтод гүнжгэрэн, уламжлалт аж үйсийн шинжилэлт, шинээр хөгжсөн аж үйсийн хөгжилт, хөдөө аж ахуйн дэс дэвшилт, гадаад арилжааны өргөтгөлийн тухай мэдээлнэ. Дээр хагас жилд өөртөө засах орны мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтворжуулан хангалагыг батлах суур бат,
Малжих тариалах жагсны висийн нэмэгдлийн өртөг адил хугацааныхаас жууны 4/5-аар нэмэгдэж, хөдөө тосхон малжих орны суугаалын хүн дундчин эжимдэж болох орлого нь нэг түмэн төгрөгийг давсан байна. Энэ жуун Шилэнгол аймагт хур бараан сайн орж, бэлчээр сайнч, баруун үжимчийн хошууны Баянхуй болгосны малчин сэчнэх 7 сарын 15-наас өмнө өвлийн төлөө хөдөлжээ. Би өвлийн төлөө бол одоо 1 сарын 20-аас эхэлж тасчээ. Жоо айдод тасчээ. 제가 өнөөдөр одоо хитэн мөрөгт 50-аад оргаж ирж байгаа. Тэгээд үнэндээ байдал одоо хитэн мөргийн үнэндээ өнөөдөр нэг хураг бараг 8 кг тусчаад ирж асхийн нөхөртэй гам болоод асхийн нөхөр бол 1 кг 5 жаасхан ярьжсэн. Тэрнтэй нэг исэн дөө хүртнэ гарав. Эрт тулан худалдаж болимонгон эргэлдүүлэхээс гадна эдийн засгийн нөхрийг нэмбэл хураг ишгнээ дундаж үнэн 100 гаруй төгрөг нэмэгдэжээ. Малчид уулдаан малын тоо толгойг хөөцөлдөж байсан бол одоо чанар чинсаа үр өртгийг хөөцөлдөх болжээ. Чинсаагаан дэвшлүүлэх нь бүтээгдэхүүнээ нэмэлт өртгийг нэмэгдүүлэхийг зааж байна. Алшаа баруун хошуунд тэмээ малжих суурн нь оюунч хөвчөцсөн тэжээврийн жавгрыг ашиглаад жуун саалын ингийг баримжаатсан жавграар малжиж байна. Аж ахуйл нь түрээслэхэр арчлахыг орлуулах жавграар малчдыг ингийн сүнээ ажвицад оролцуулж орлогыг нэмэгдүүлж байна. Алшаа баруун хошууны Шөнтүү ингийн сүнээ ажвицсан шинжлэх мэргэжлийн компанийн ажилтан Сүнвий хэлэхдээ одоо 1001 жуун тэмээ тэжээж үүнд 500 гаруй ингүй өдөрт нэгчиг 8 түмэн тонн сүү сааж байна гэлээ. Уулдаан тэмээ тэжээж тэмээнээ ноос ноолоор худалдахаас одоо ингнээ сүү худалдаж хав орж чалантай босно нь ажвисын жавгрын хөлбөр хувиргалтыг биелүүлж тэмээний нэмэлт өртгийг дахинаар нэмэгдүүлжээ. Дээр хагас жилд бүх орны малжих аж ахуйн үйлдвэрлэлийг тогтворжуулан хангалагыг батлах суур Батбэх байж гахай үхэр хонин махны гаралт 113.9 түмэн тонн хүрч адил хугацааныхаас 104.6-аар нэмэгдсэн байна. Сүүний гаралт нь 298.6 түмэн тонн хүрчээ. Ичи үхэр, ичи хонины дэстөвшилт чэнсаг нэмэгдүүлэх ажиллагааг гүнзгий өрнүүлж 6 дугаар сарын сүүлчид бүх орны үхэр 1108.5 түм хүрч хонь 5851.6 түм хүрчээ. Хөдөө тосхон малжих орны суугал ардын хүн дундчин эжимдэж болох орлого түм 97 төгрөг хүрч жууны 7-оор нэмэгдэн нэмэгдлийн хурд чинь хот балгасныхаас хурдан болж хот хөдөөний суугал ардын орлогын жөрөө улам багассан байна. Өөр тунжис хорны тариалан малж ухаа болоод хөдөө тосхон малжих орны тэнхмийн судалгааны хэлтсэн эрхлэгч Лиужа Чин хэлэхдээ дээр хагас жилд 1-р ажвисын нэмэлт өртгийн нэмэгдлийн хурд чинь жууны 4.4 хүрч бүх улсын дундаж төвчнөөс тэгчиг 7 жууны хувийн чиг өндөр болсон гэжээ. Баяннуур хотын Линхэ тариалангийн талбайн таримлын том өрх Лиужагийн 1000 муу эрдэнэ шишийн ургалт нэднээ хас сайн байна. Энэ жил тэр нарилэг тарж оновчтой тохируулах мэрэгжлийг ашиглан гүйхэн болж туслахан усалж оюунч услалт хийх төхөөрөмжийг иж бүрдүүлсэн байна. Түнлээ хотын хорчин жуун гарын дундад хошуунаа хажуу гачаа буудыга хураасныхаа дараа буудэ болоод сагдыг 1 жилд 2 удаа хураах ээлжлэн тарих аргыг түгээмэлжүүлэн өрх бүрийн жилийн дундаж орлого нь муу бүрдэн 2300 төгрөг нэмэгдсэн байна. Тарих жавгрын дэс дэвшилт нь тариан газраас олох орлогыг нэмэгдүүлжээ. Дээр хагас жил бүх орны өндөр баримжаат тариан газрын байгуулалт тогтун явагдаж одоогч төхөөрөмжөд тариалан үйлсийн хөгжилт хүчтэй бүтэмжтэй байна. 7 дугаар сард Дундад улсын Өвөр Монголын чөлөө таралжааны туршилтын орны Хөх хотын хэсэг тойрог нь анхны бүлэг чөлөө таралжааны туршилтын орноор засаг жихаргааны хуваарлал болгосон аж ахуйлыг данслуулж, хоёр аж ахуйл нь чөлөө таралжааны туршилтын орны илтгэмж тэмдэгтээ эжигнэлтийн үнэмлэлтэй болсон байна. Ойрын өдөр Өвөр Монголын 20 гэр шин тойргийн засгийн явдлын үйлчилгээний тэнхимд Мэдээжингийн мэрэгжлийн үйлчилгээний компани хариуцлагаатан сүнглийж гардам гүйцэтгэжээ. Хөдөө өдрийн өмнө аж ахуйл нь сүлжээн дээр чөлөө таралжааны туршилтын орны илтгэмж тэмдэгтээ эжигнэлтийн үнэмлэлийг олсон байна. Энэ нь аж ахуйлд боттын төрийн бодлогын дагуулыг чөлөө таралжааны туршилтын орны итгэмжийн баталгааг олгосон байна. Аж ахуйл нь голдуу шинэ энергийн тоо баримтын үйлчилгээний тухайсан ажил хийж 20 гэр шин тойргийн OPC нийгэм тойрогт нутагшин 7 сарын 9-ний өдөр чөлөө таралжааны туршилтын орны илтгэмж тэмдэгтээ анхны бүлэг зах дэлгүүрийн гол чогчийн нэг болсон байна. Сүнглийж гардам гүйцэтгэж байхад үйлчилгээний тэнхмийн нөгөө чонховчинд саяхан их сургуулиас төгссөн Лимийн хоо ажилтнаас чөлөө таралжааны туршилтын орны вирус босголтын төрийн бодлогын тухай давлж байлаа.
Чулуу даралжааны туршилтын орн нь лимийн хоошиг үйлс босгогчд засгийн эвдлийн үйлчлэгээ хангахаар барахгүй бас тухайлсан ажлаа өргөтгөх орон жайг гүйчэд үлдээж өгсөн байна. 7 дугаар сарын 9-ний өдөр тусгай нэрийдэл өрмөлжилхийг эхлүүлснээс нааш 10 хэдэн аж ахуйлал гуйчлал тушаажээ. Эдгээр аж ахуйлалд хандуулан 20 гэр шин тойрог орлон гүйцэтгэж хавсран гүйцэтгэх зэрэг ширс дөгөн мүжүүлэх үйлчлэгээ хангаж буй. Одоохондоо үер услын гамшиг, ойн төмрийн гамшиг үүсэх оргил хугацаанд орсон байна. Өвөр Монголын эл газар нийсвэрийг бачмыг гаргачих аврын туслахад хэрэгж гамшигын эндэл хэргийг шийдвэрлэх нормыг дээшлүүлэн олон түмний амнаас эд хөрөнгийн амар төвшнийг баталж байна. Энэ хоёр өдөр Холонбойр хотын Мангүйгийн ойшухан аж үйлдвэрийн компанийн бачмыг гаргах явдлын төв шинэ хөдөлмөрийн нийсвэрээр гал унтраах сорилт хийж байна. Нийсвэрээр 130 жин хүнд усан савыг дүүжлэн галын аюулын төвд хүргэх оновчийн хэмжээ нь 199 хүрч байна. Холонбойр хотын Мангүйгийн ойшухан аж үйлдвэрийн компанийн бачмыг гаргах явдлын төвийн ажилтан Гоужюн хэлэхдээ шинэ хөдөлмөрийн нийсвэрийг ашиглаж бага өвчнөө галыг унтраах мөн өд бодос хүргэхэд маш дөгөн болсон гэлээ. Хянга аймаг үерийн хугацаанд хандуулаад нийсвэрээр бүх орон бүсийн göm соггийг хянан байцааж одоо 1199 göm соггийг илрүүлэн жасан чигшилсэн байна. Энэ жил Өвөр Монгол өөртөө засах орон аймаг хот хошуу шинэ нийсвэрийн бачмыг гаргах тоног төхөөрөмжийн анги байгуулан ойшугаа нутаг үлчрийн галаас сэргийлэн гал унтраах, үер услын гамшиг, үйлдвэрлэлийн өндлөн хэргийг авран туслах зэрэг газар хэрглэж, цаг тухайд нь хэнэ хөмжих, өд бодос хүргэх зэрэг чадварыг гүйцэд бадруулан гамшиг өндлөн хэргийг шийдвэрлэх үр бүтэмжийг дэвшлүүлж байна. Одоо болтол бүх орны эл шат, эл төрлийн нийсвэрийг 185 тохируулжээ. Өөртөө засах орны бачмын аргацай хамаалтын тэнхмийн жолоодон тохируулах төвийн ажилтан Жааван хоо хэлэхдээ доор агарын аж ахуй болон бачмын аргацай хамаалтын гүнзгий уулзалтчдыг үргэлжлэн ахиулж олон салан хүчээр холбоолон байнгацсан сорилт хийхийг чангатгаж байна гэлээ. 7 сарын 27-ны өдөр Өвөр Монголын өөртөө засах орны 16 дугаар хугацааны баян тамирын чуглааны пинпон бөмбөгний уралдаан Бугт хотод эхэлж бүх орны 11 аймаг хотын 260 тамирчин оролцож 19 алтан медалийг бодоолох болно. Өглөөний 8 цагт Бугт хотын баян тамирын төвд 12 бүлхэм нэгчийн 1-р шатны 1-р ээлжний уралдаан явагдлаа. Хотын тамирчин Ван Мяочэн хэлэхдээ дасгалжуулагчийн жаан жолоодлого хов баян чармилгаар нэдэт сайн уралсан. Манай хотын ангийнх нь үргэлжлэн манлайлахыг хүсэж байна гэлээ. Тус хугацааны бүлхэм нэгчийн уралдаанд Парсын Олимпикийн чуглааны уралдааны дүрмийг хэрэгжүүлжээ. Уралдааны шин дүрм нь тамирчин тохируулах болон тамирчны ур чадварт тавих шаардлага маш өндөр. Пинпон бөмбөгний уралдаан 8 өдөр явагдаж, хөхөгчин улаан 3 адил бус насны дугайлан тохируулж, дангаар чохох, хослон чохох болон бүлхэм нэгчийн уралдааны 19 алтан медаль тодорхойлно. 7 дугаар сарын 20-ны өдөр Өвөр Монголын анх дахь усны эрхийн тогтмол хөрөнгийн өмчлөлийн эрхийн үнэмлийг Түнглээ хотод тархааж усны эх баялаг нь хууль тогтоос өмчлөлийн эрхтэй болжээ. Хэр хөмд эрхтэн ус авах хэмжээ усны эх баялагын турж ирэг гол мэдээж ангийг тодорхойлж эрхийн тогтоосны дараа тус үнэмлээр бэл нийлүүлэх, усны эрхийг шилжүүлэх, усны эх баялагын өд хөрөнгийн амьлуулахад баталгаа болно. Тус үнэмлэл нь Өвөр Монголын анхны бүлэг туршилтын чигийн үр бүтээл усны эх баялагын нарлагжуулан хамаарах хэр төвчний дэвшлүүлж усны эх баялагын бүтэмжтэй эрчимтэй ашиглалтыг ахиулна. 7 сарын 23-ны өдөр сургууль хүмүүжлийн яамнаас бүх улсын дундад баг сургуулийн шинжлэх мэргэжлийн сургууль хүмүүжлийн туршилтын орон болоод туршилтын сургуулийн нэрсийг нийтэж бүх улсад 135 шинжлэх мэргэжлийн сургууль хүмүүжлийн туршилтын тойрог 1246 шинжлэх мэргэжлийн сургууль хүмүүжлийн туршилтын сургуулийг тогтоохоор байна. Өвөр Монголын Ордос хотын Дүншин тойрог, Хөх хотын Шинэ хот тойрог, Бугт хотын Хөндлөн тойрог, Үүхэ хотын Уд тойрог зэрэг 4 газар нь шинжлэх мэргэжлийн сургууль хүмүүжлийн туршилтын тойрогийн нэрсэд орсон байна. Модон нэвтрүүллээ. Хүлээж авч үзсэн та бүхэнд баярлалаа. Баяртай. Өвөр Монголын нийтийн асрамжийн тансаг Өвөр Монгол